За өнөөдөр манай зочин чих хамар хоолой мэс цэцлийн эмч төгөлдөр ирсэн байгаа. Бид ер нь хамрын битүүрэл болоод гамри төвчин яагаад үүсдэг, за цаашлаад онцлогооны дараах эмчилгээ гэрийн нөхцөлд хэрхэн зөв арчлах талаар эмчээсээ зөвлөгөөг авна. Мөн одоо эмчилгээний дараа яагаад буцаж сэдрээд идэх талаар хэрэг хүмүүс одоо энэ алдааг нийтлэг алдаа гаргадаг талаар ярилцах болно. Тэгээд зочноо урьж байна. Сайн байна уу та? Өглөөний мэндийг хүргэе. Багуудын мэнд. За та чивчээ зүгээд микрофоноо өөртөө ортуулад тухтаа суугаарай. За эмчтэй өглөөний мэндийг хүргэе. Та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад хоёлаа ярианда оръё. Яг энэ салбарт хизээнээс эхэлж ажиллаа, хэдийн хугацаанд ажиллаж байгаа талаараа тийм ээ. За сайн байцгаана уу. Бүгд нь өглөөний мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ далайн төгөлдөр гэдэг. Би чих хамар хоолой эмч мэргэжилтэй одоо интермед эмнэлгийн чих хамар хоолой эмчлийн эмч хэмжээр ажилладаг. За тэгээд чих хамар хоолой эмчээр бол 2021 оноос хойш ажиллаж байна. Одоо 4 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм тийм. Яг төгөлдөр эмчийн хувьд бас яг энэ эмчийн мэргэжлийг сонгов. За цаашлаад ягаад бас чих хамар хоолойг тийм энэ чиглэл рүү орсон бэ? Сонирхолтой санагдаад асуучлаа. Ерөнхийдөө бол манай гэр бүлийн хүмүүс бүгдээрээ эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байдаг. Би чихнэр наавч бүгдээрээ эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тэгээ багаас эмнэлгийн орчинд өссөн. Тэгээд ер нь эмч болвол гоё юм байна гэж үү эмч болсон байна. Гоё юм. Дээрээс нь бас нөгөө хүмүүсийн нэг амьдрал бас ямар нэгэн эерэг нөлөө үзүүлэхийг хүссэн учраас сонгосон байна. Таныг яг эмчээр ажиллаж явах хугацаанд түгээмэл гарч байгаа хамгийн түгээмэл гарч байгаа монгол хүмүүсийн дунд зөнхлөн тохиолдоод байгаа чих хамар хоолой асуудал ямар асуудал гэдэг юм болоо? За хамгийн түгээмллүүдээс нь дурдах юм бол хамрын битүүрэл, төрөвсөл, чихний өрөвсөл, хоолой өрөвслүүд бол маш түгээмэл байгаа. Тэр дундаа бид өнөөдөр хамрын битүүрэл цаашлаад гамрит хүчний талаар ярихаар байгаа. Тэгэхээр би бас өөрөө гамрит бас тусаж байлаа. Бас хэдэн жилийн өмнө юм бэ? 3 жилийн өмнө юм уу? Тэгэд толгой маш их өвддөм байлээ. Тухруугаа бүр ингэж маш их өвддөм байлээ. Тэгэхээр та энэ өвчнийг ер нь яг ямар өвчин, яагаад гарч ирдгийг, ямар шинж тэм. Эхлээд хоёлаа ер нь ямар өвчин гэдэг талаар дэлгэрэнгүй сайхан ярилцъя тийм ээ. За нөгөө амьсгалын дээд замын халдварт өвчин. Амьсгалын дээд замын халдварт өвчин. Тийм, ихэвчлэн бол шалтгааны хувьд бол ихэвчлэн вирусын гаралтай байдаг. За тэгээд мэдээж хоёрдугаарт бактери, вирус, аршил, дархлаа, тэгээд анатомийн бүтцийн өөрчлөлтүүд гэдэг олон нөлөөлөгчийн зүйлүүд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө бидний ярьж сурснаар гамрит буюу гамрийн хөндий өрөвсөл. Гэхдээ бас нөгөө цаана илхэгийн хөндий, тухны хөндий, сүрийн хөндий гэдэг бусдаа 4-8 хөндий байдаг. Тийм. Хамар нийлүүлээд ер нь бол бид нар хамар дайвар хөндий өрөвсөл гэж ярьдаг тийм. Бид нар нөгөө энийг монголоор хэлж заншнаар гамрит гэж нэрлэдэг бүгдийг нийлүүлээд. Гамрит гэдэг нь бол ерөнхийдөө бол зөвхөн зажир хөндий, хацрын хөндий өрөвслөл гэсэн үг. Та өргөлжлүүлээд яриа. За тэгээд сая ярих гэсэн. Тэгэхээр эмчээ бид гамрит гэж ер нь ярих нь зөв үү? Байж болно тийм ээ. Байж болно тийм. Тэгэхээр гамрын хөндий гэдэг зүйл байдаг байх нь шүү дээ бид нар. Тэрийг бид нар гамрит гэж нэрлээд байх нь байна. Нэрлээд байдаг байх нь. Тийм, гамрын хөндий өрөвслийг гамрит гэж. Вирусаар одоо халдварлаж үүсдэг өвчин одоо юу гэдгийг өвчин байх нь гамрит тийм. Манай улс ням байж болно. Бас ням байж болох тийм. Мөнгөн зэрэс байж болно. Мөнгөн зэр. Зөв. Манай улсад ер нь хэр их байх уу? Хэр түгээмэл байх уу? Ер нь бол түгээмэл. Ямбал доорын нэг 10 үзлэг тутмын нэг 5-6 нь бол энэ хамрын битүүрэл, өрөвсөл, толгой өвдөл дээр шүү дээ тийм. Би өөрийнхөө түүхээс ярих юм бол би яг ковидын дараа юу хийжсэн, гамрит болж исэн. Тэгээд зүгээр маш их толгой өвдөжсэн л доо. Бүр үнэхээр тухруугаа ингэж бүр хүчтэй өвдөжсэн. Тэгэд энэ ер нь вирусээр халдварладаг өвчин яагаад тий тухайн вирус нь хүнд ороод за зарим нь бол тухайн вирусыг тэсвэрлээд байна уу тий ер нь ямар тохиолдолд энэ өвчнөр өвчлөлдөг юм бэ? Хамраа эсвэл угаахгүй удаан явснаас байнгын битүү явснаас гэдэг юм уу бас хүмүүсийн нэг түгээмэл ойлголт байдаг шүү дээ тий.
За ер нь яагаад үүсэж байна гэхээр нэгдүгээрт халдвар авч байгаа. Тэгээд тухайн халдвар маань хүний биед халдварлагдаад тэгээд дархлаа оруулна, тухайн халдварын эсрэг дархлаа оруулнод дархлаа чадамжтай юм уу, дархлаа үүссэн юм, өмнө халдвар өвдөжсэн хүмүүс юм уу. Магадгүй одоо вирусын халдвар авсан хүн болгон бол гамрит, синуситээр бол өвдөх алавгүй. Зарим хүмүүст бол тухайн хүний дархлаа чадамж болон анатомийн бүтэц байдлаас хамаараа дээрээс нь одоо тэднээс шалтгаалаад одоо дайвар хөндийн дүр өсөддөг. Дайвар хөндий гэдэг маань ер нь бол хамраа тойрсон, хамрын хөндийгөө тойрсон агаар агуулсан юм хөндий яснууд байгаа. За энэ хөндийнүүд маань хамрын хөндийтэйгөө нөхцөмийн бүртлэр харьцаж байдаг. Энэ хөндийд ямар нэг үүссэн шингэн сүс салс маань хамрын хөндий рүү гадагшилж явах хэрэгтэй. Энэ одоо цэцэд маань ямар нэгэн саад учрах юм уу, одоо таславчийн морилт юм уу, полип юм уу, авдар юм уу, ямар нэгэн саад учирсан тохиолдолд тухайн хөндийдөө өрөөсөл шингэн маань хуримтлагтаад магадгүй бактерийн халдварлах, хоёр дахь чаар халдварлагдаад өрөөсөө ингээд зовирлаад өвдөд ирдэг тийм. Сая манай найруулагч саяны зургийг дахиад өгч болох уу? Тэрэн дээр бүр маш тод харагдаж байна л да. Би яагаад тухруугаа өвдөд гэдгийг сая хараад энэ зурагтнаас бас эмчээсээ илүү тодруулж асуумаар байна л да. За түүнээс гадна ямар үед ер нь өөрийгөө за би ер нь энэ гамритаар гамритийн халдвар авчлаа да тий гэж бодоод эмчид хандах шаардлагатай. Зарим хүмүүс бол ингээл хамрын битүүрэл ногооноос гараад явж идэг тий бүр хүндэрсэн хонон ч юм уу очих гээд идэг л да. Тий. Яг вирусын халдвар аваад тий эхний нэг одоо үед хин үед бол халуураад хамаг бие өвдөөд амар битүүрээ шингэн ус гараад хоолой удаа анилгаж юм явж идэг. Тэгээд анидны одоо жоргоо олгоддаг юмуудыг хүмүүс авч угаад шинж тэмдэг намдаад овойтойхон болж идэл эргээд буцаад амар нүвдөөд, нүрээр нүвдөөд, тонгоох үедний өвдөлт нэмэгдээд магадгүй шүдээр өвдөөд амраас нь түн ялгцаараад амар битүүрээд одоо ийм шинж тэмдгүүд илэрдэг. Ингээд эхлэх юм бол заавалж эмнэлэгт хандах хэрэгтэй гэсэн. Тийм. Эмнэлэгт хандахгүй гэрээрээ эмчлээд байвал ер нь яах вэ? Яг хоо зарим бас нэг тохиолдсон эдэн тохиолдлууд байна л да. Тэгээд нөгөө энэ шинж тэмдгээ тоохгүй. Тийм. Ингээд яваад идэг тэгээд хүндрэл үүсдэг. За энэ хүндрэлүүд нь юу ардг юм бэ гэхээр менингит, энцефалит, тэгээд нүдний буглаа, тэгээд уушаага хацрын буглаа ч юм уу. Цаашаа нэдэд хүндрэлүүдээр хүндрэх хэрсэлтэй байдаг. Тэгээд үлдэц үүсэх хэрсэлтэй тийм. Таны анзаарснаар энэ одоо гамритаар хэдээс хэдэн насныхан илүү төлхөө өвчлөөд байгаа юм шиг анзаарагддаг вэ? Бага насныхан их байна уу? Эсвэл дунд иргэм насныхан байна уу? Аль эсвэл нас хамаарахгүй ер нь дэлгэхээр ингээд. За ер нь бол насныг хамаарахгүй. Нэг их хамаарахгүй байх нь тийм. Одоо гамритыг ер нь яаж оншилж байгаа вэ? Өртөн нас яаж оншилдог байсан бэ тий? Бас техникийн бас өөрчлөлтөө, шинжилэлтэй байдлаас болоод бас онцлох одоо технологи нь хүртэл өөр болсон болов уу? За онцлогооны хувьд бол ерөнхийдөө эхлээд ананы зөөрөөс эхэлнэ, бодит үзлэг хамрын дурандаж үзнэ. Тэгээ шаардлагатай бол бид хамар дайвар хөндийн CT зураг авдаг тий. Одоо энэ эмчээ ингээд зураг өгсөн байгаа шүү дээ. Зүүн талын зураг дээр эрүүл одоо хөндөй тий баруун тал дээр бол өрөвсөлтэй гэж тайлбарлах нь зөв. Тий. Тэгээд яг таны ярьж исэн тэр хөндөй дээр одоо жишээ нь баруун талд байгаа нь өрөвсөл буюу одоо эдэт буглаа үүссэн байна. За мөн одоо хөмсгний дээр байгаа нь ямар учиртай юм бэ? Тийм тухны орчимд байгаа. Тэрийг бас бол одоо нэг тухны хөндөй байна. Тухны хөндөй. Састууд нь хөөж хавнаа, дулаагаад тэгээ улмаар тухны хөндийн ямсар хэсэг нь одоо ингээд саадтай болсон байна. Тэгээд энэ тухны хөндөй дотроо өрөвслийн шингээ хоримтлагтаад. Тэгээд хоримтлагтаад дөрөд ирэхээр ингээд дүүрч чинэрч өвддөг, толгойлогч өвддөг энэ зөөр өгч эхэлдэг. Тэрнээсээ шалтгаалаад байх нь тий. Ерөөсөө гаргах ёстой тэр одоо бидний нус гэдэг ч юм уу тийм тэрийг одоо ингээд гарахгүй удааснаар энчнээ ингээд өрөвслэн тий тухны энэ хэсэг за мөн одоо энэ хэсгийг одоо юу гэж нэрлэх вэ энэ саяны хэлж байгаа хөндөй гэж хэлэх нь шүү дээ тий зажуур хөндөй
Тэр хэсэг туримтлагдаад үүсгэх нь шүү дээ. Гамритыг онцлогдсон тохиолдолд ямар эмчилгээг хийдэг вэ? Бас тохирсон бас антибиотик эмчилгээг бас эхлүүлдэг үү, тий? Ямар эмчилгээнүүдийг хийдэг вэ? Шаардлагуудыг бас хийдэг бах та. Тий, эмчилгээний хувьд гэх юм бол нөгөө гамритныгаа хэлбэр хугацаасаа олж шалтгаална. Тий. Гамритыг бол хугацаа гарна. Зожмог болон архаг гэж хоёр ангилж байгаа. За тэгээд үүсгэгчээр нь бол вирусын, нэнгийн, мөмзрийн ингээ ангилж байгаа. Тэгээд дэнээсээ шалтгаалсан эмчилгээний хувьд бол янз бүр байна. Ихэвчлэн бол энэ зочмог гамрит бол ямар нэгэн өндөрлгүүгээр эмчлэгддэг байгаа юм эмчилгээнд. Эмчилгээнээс гадна бид нар бас нөгөө хамраа угаах, цэвэрлэх, цацлах, хэсэг газрын эмчилгээнүүд бас маш чухал байдаг. За архаг хэлбэрийн хувьд гэх юм бол тухайн хамрын хүндий, хамар дайврын хүндий дөө ямар нэгэн одоо полип байна уу, ургацаг байна уу, нүхчмийн одоо бүрдэл саад байна уу, тэр саадыг арилгах зорилгоор магадгүй месцасл хийж болно. Стероид эмчилгээ хийж болно. Тэр нэг үүсгэж байгаа шалтгаанаас хамаарат ондоо идэх. Бас төрсний жирэмсэн эмэгтэйчүүд за төрсний дараа бас гамрит болчлоо гэдэг тохиолдол байдаг. Ийм одоо тохиолдол тань дээр хэрэг ирж байсан бэ? Миний бас нэг ойр зургийн таньдаг хүмүүс манаас ийм тохиолдол бас байдаг юм билээ. Ер нь дархлаа их суларсан үед гамрит болчих гээд байдаг гэдэг чи яриа бас байдаг шүү дээ, тий. Яг нь дэж дархлаа суларсан нөлөөлнө. Дээрээс бас дааврын өөрчлөлтүүдээс нь өөрчлөлтөөс болоод хамрын дайвар хөндийн салстууд хөөж хавнаад нөгөө нэг жижиг нарийн нөхцөлийн бүрдлүүд чинь хөөж хавнахаараа дотор нь шингэн оромтлогдох улмаар тэрэн цаашаа халдварлагдаад нянгаар халдварлагдах ч юм уу одоо тийм хүндрэх тохиолдлууд байна. Мөн одоо онцлогдсон тохиолдолд шаардлага гэл нөгөө байдаг зардаг болсон байна тийм бас онлайн шопууд хамрын ийм шаардлага гэл тэдний ер нь эмчээхээр тохиромжтой байдаг юм болоо. Ер нь бол нэг улсын гайдлайн зөвлөмжүүд дээр бол тийм шаардлага болсон зөвлөдөг. Одоо энэ бага насны хүүхдүүд дунд хэр байна? Хүүхдүүд манаас нөө хамраа зөв угаах, дадалд хараахан суралцаагүй бас хүүхдүүд их байдаг тий. Тэрнээсээ болоод бас гамрит болох тохиолдол байдаг болов уу? Тий яг энэ нөгөө хамар бас угаахгүй байснараа гамрит болно гэдэг юм биш. Яг бага насны хүүхдүүдэд нөгөө аденоид, тонзил, гүйсэн мочиргаанууд нь том хэмжээтэй байн өрөвсдөг. Амар дайвар хөндийгээр байн өрөвс ойрхон давтамжтай өрөвсөх тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ бол яг хамрын угаалттай нэг холбоогүй. Хамрын угаалтан дээр бас заримдаа бид буруу угаагаад идэг тохиолдол их байна. Хит хүчтэй угааснаас олгоод чихээ өрөвсүүлэгч гэдэг юм уу? Эсвэл хамар чихрүүгээ ус оруулагч гэдэг юм уу? Тэ энэ нөгөө зам хоолойг нь бас гимтэгч гэдэг юм уу? Ийм бас тохиолдол байдгийн билээ. Тэгэхээр энэ талаар та ямар мэдээлэлтэй байдаг вэ? Яг хамар угаах сайн гэхээр хүмүүс өдөр болгон өдөр тутамдаа өглөө оройдоо байн хамраа ер нь угаагаад ирсэн. Одоо ковидоос хойш хүмүүс ер нь бол тэгдэг болсон. Тэрнтэйгээ холбоотойгоор бас дахиад шинэ өвчин одоо хамар нь хатж хуурайшдаг. Тэгээд нөгөө байх ёстой хэмээн микрофлорууд нь угаагдаа гарчаар дахиад нэг нөхцөл тэмэг төрөгчрүүд өвчин үүсэх боломжтой болчдөг юм. Тэгэхээр ер нь угаах бол сайн. Гэхдээ байнга угаах бол муу. Яг өвдсөн үед нь хэрэгтэй үед нь угаа цэвэрлэх бол маш тохиромжтой сайн байдаг. Угаахтаа бол зөв техникээр зөв усамлаар угаахад асуудал хүндрэл бол харьцан гайгүй байдаг. Гэхдээ зарим тохиолдолд одоо хүүхдүүд хамраа угаалах дургу байдаг. Хүчээрээ хавьж нар нь хүчтэй даралттай угаадаг. Орилж хашгирдаг, тэгж явахтай явцтай магадгүй бас чихэн өрөвсөх тохиолдлууд бас байдаг. Нэг юм чих одоо хамар угаадаг нэг зүйл үүдэн штэ одоо ингээд ийшээгээ оруулаад ингээд гаргадаг тийм шахажаагаад тийм тэгээд гэж дуугадаг тэр ер нь их зүгээр үү юм чи зүгээрийнхэн тэгээд тэр одоо нөө уусмал нь тустай эмисанд байдэн штэ тэрийг зүгээр заавал тэр уусмалыг хийх шаардлагатай юу эсвэл зарим хүмүүс нь бол бас сод мод ч юм уу тийм содын уусмал найруулаад бас угаагаад идэх л та. Тийм. Яг тэр зориултын усмалаар нь ер нь бол угаахыг зөвлөдөг. Зөв. Өөрсдөө найруулахаар магадгүй тун борс нэгтэх. Улмаар хамар нь илүү их татаж
ялгаж уураш өвдөх юм асуудлууд үүсдэг учраас яг тунгийн тохиролцсон тосны усмлаар угаах нь бол дээрэс нь тэр нь өөрөө дотроо ингээ чигшүүлэгчтэй зөмрийн усмлууд байдаг учраас тэр нь илүү үр дүнтэй байдаг л та. Гамрит бид тусахгүй тулд ямар арга хэмжээнүүдийг өөрчлөлтчлэн сэргийлэх байдлаар авах боломжтой байдаг бол тийм. Заавал бас тусмааргүй шүү дээ ер нь. Яг бүр 100% яг урьдчилан сэргийлж болж чадахгүй. Гэхдээ тусгай сэргийлэхийн тулд бид нар мэдээж хувийн хамгаалах одоо олон нийтийн газар маск зүүж болно. Араа угааж болно. Сайн амьд дэмдээ хоол унсан хэрэглээ сайн унтаж амраад дахлаа маш сайн одоо чатам сайтай авах юм бол одоо тусах магадлал бага. Дээрэс нь одоо амартаа гинтл авч исэн юм уу таслуучийн мөрөлттэй байнга битүүрдэг байнга таслах хэрэгэлдэг. Тийм болвол тэр нөгөө бүтцийн өөрчлөлтүүдэд мэслэлээр засуулвал одоо байнга гамритаар өндрөх одоо өвдөх магадлалыг бууруулах сэргийлэх ач холбогдолтой. Тэгэхээр нөгөө ясны бас бүтцээсээ болдог гэхээр нөгөө хамрын морь гимтлээс бас болох магадлал бас байдаг байна шүү дээ тийм. Гамрита тусны дараа эмчлэгдлээ сайхан одоо эмийн эмчилгээгээ хийлгэлээ бас зүйлсийг хийлгэлээ. Гэхдээ гамрит дахин одоо ингээд сэдрээд байна гэсэн хүмүүс бас ихэнх байдаг болоо. Тэгэхээр энэ тохиолдолд ямар арга хэмжээг авдаг бол яг нөгөө гамрит анх үүссэн шалтгаанаас болно. Зарим тохиолдолд бол нэг тусаа дахиж тусгаж байж болно. Одоо зарим тохиолдолд бол эмчлэгдээд дахиад анатоми хүрдэг, дахиад гамрит үүсдэг. Дахиад нөгөө нэг миний түрүүний яриад байдаг хүчмийн бүрэлдэхүүнтэй саад үүссэн, саадтай эсвэл одоо дархлаанаас болж байгаа. Жишээлбэл одоо нөгөө аспирин таршилтай, астмтай тэгээд хамар дайвар өндөдөө юм өрсөлтэй болид хүмүүс бол хамрын өрсөл дахих бодлол ер нь өндөртэй байдаг. Тийм тэгээд дахил өгөх юм бол тухайн үед нь тухай бүрт нь бас зөв уламжтай амжилтгийнуудаа хийгээд явах юм бол голтой бууруулж чадна. Манай монголчууд ч бас ер нь жоохон дур мэдэн эмчилгээ өөртөө хийх дуртай. Facebook-ээр ухаж байгаа л нэг юм болдог, тусаалга болдог тий. Өөрийгөө жоохон ангаачих гэдэг хүмүүс байдаг. Гэхдээ нэгэнт гамрит аваад тэр нь одоо гэрийн эмчилгээгээр ямар нэгэн илаашгүй тохиолдолд тий хүндрэлүүдийн тухай цаашид гарах одоо эрсдлүүдийн тухай та дахин бас үзэгчдэд хэлж өгөөч. За яг хамаагүй дур мэдээж антибиотик хэрэглэх, антибиотикийн зохисгүй хэрэглэнээс болоод антибиотиктэй тасалтай металлогдсон супернин үүсэх. Тэгээд дээрэс нь хүндрэлүүд үүсэх, нүдний хүндрэл, тархины хүндрэл, ингээд энцефалит, цэрийн буглаач юм уу. Энэ цаашдаа юм хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй учраас ер нь бол хэрвээ зовиртой өвдөж байгаа бол мэрэгжлийн үндэстэн хандаад үзүүлсэн дээр гэрээрээ гэртээ ханадны юм том имээ хэрэглээд амраа угаагаад сайн унтаж амраа шингэнээ сайн угаад тэгээд зөвөр шинж тэмдэг 10-аас дээш хоногийн хугацаанд ер нь арилахгүй байвал эсвэл шинж тэмдэг багасж хагаад эргээд нэмэгдээд эхлэх юм бол эмч тандах нь зүйтэй. Тан дээр ер нь яг ийм кейсүүд тохиолдлууд бас ирж байв уу тий өрөө дурмуудын эмчилгээгээ хийгээд бүр одоо гамрит нь хүндэрсэн сая одоо хэлсэн тохиолдлууд одоо гарч ирсэн ийм тохиолдол байгаа болов уу? Ер нь бол түгээмэл тий. Түгээмэл ахна тий. Тэгэхээр бид ер нь л их дур мэдээл эмчилгээгээ хийх гэдэг болсон ахна шүү дээ гэрээрээ тий. Тий дур мэдээд хамаагүй энэ тэнээс им болоод дуучдаг магадгүй өмнө хэрглэжсэн энэ үлдсэн байна нэг ууч хийгээд дуучдаг ч юм. Тэгээд нөгөө тохиромжгүй миг, тохиромжгүй тунгаар хэрэгэлсэн. Тэгээд үр дүнгөө нэм тохиолдол зөндөө байдаг. Мөөгөнцрийн халдвараар бас авдаг гэж байна шүү дээ тий. Вирус, бактери болон мөөгөнцрийн халдвараар тэгэхээр энэ нь бас ямар ялгаатай байгаад байна тий. Мөөгөнцрийн халдвар гэхээр мөөгөнцрөөр үүсгэгддэг гэсэн. Хөвчлэн гэхдээ ер нь бол чиглэг уур амьсгалтаар улс орнууд маш түгээмэл байдаг. Манайд харцангуй ховор гэхдээ тохиолддог. Хамрын дайвар хүндэд нь ерөнхийдөө бол мөөгөнцөр ургаад мөөгөнцрийн бөмбөлгүүд үүсгээд.
миний нэг бас таньдаг хүн байдаг л та. Одоо хамрын тусаагуургүйгээр амьдрах боломжгүй болсон. За бараг өдөрт нэг худалч хүндтэй ингээд хамрын тусаалга хэрэгэлдэг гэдэг нэг юм тохиолдол байдаг байхгүй. Тэгээд энэ нь ер нь бол хэр одоо мэдээж бол буруу тийм. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь бас яах хэрэгтэй байдгийг хамрын тусаалгагүйгээр бүр амьдрч чадгаа гэсэн байнгын тусааж идэг бас бүр юм хамааралтай болсон хүмүүс байдаг шүү дээ тий. Ер нь бол ийм хүмүүс маш их байна. Маш их байгаа ах тийм үү. Хамрын энэ суд загшаагчтай энэ тусаалгуудыг ер нь 7-оос дээш өнөөр ер нь бол зөвлөдгөө. Зөв. Их удаан хугацаагаар хэрэглэх нь өөрөө дахиад тусаалганаас хамааралтай хамрын битүүрлэлийг үүсгэждэг. Хамрын самбалдгүй цастууд маань өөрсдөө агшиж чадгаа байждаг. Заавал тэр нөгөө тусаалгааны суд загшаагч нь ихэд идэг. Улмаар одоо байнгын тусаалганы хамааралтай болдог гэсэн үг. Байнга битүүрдэг. Тусаалга бол битүүрдэг, унтаж чаддаг. Толгойн үздэг. Тэгээд байнга битүү яваадах юм бол бас нөгөө нэг хүн дийнүүд нь дахиад өрөвсчих гээд идэг. Тэгэхээр ер нь хамрын суд загшаагчтай тусаалгыг удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрвээ та хэрэгэлдэг бол эмчид тандаад шалтгаанаа тодорхойлуулад ямар учраас битүүрээд байгаа эрийгээ тодорхойлуулсныхаа дараа тохиромжтой эмчилгээ магадгүй мэслийг хийлгэснээрээ хамрын тусаалганаас салах, хамар битүүрхгүй болох ийм ажил. Яг гол үндсэн шалтгааныг нь олмоор ш тийм хамар нь мөрөөдсөн юм уу эсвэл одоо ясны бүтцийн гажиг байгаа мó яагаад битүүрээд байгаа үнэхээр харшил байгаа мó тэгэхгүй ингээд байнгын яг тусаана гэдэг бол үнэхээр хамааралтай болсон бүр маш олон хүн байгаа гэдгийг би бас хараад анзаараад байна л та. Тэгэхээр за хамран дээр окей ерөнхийдөө цэвэрлэх мэдээж шаардлагатай тэр дундаа одоо зөв цэвэрлэх шаардлагатай. За энийг бол томчууд ч гэсэн яг тэр уусмалаар одоо нөгөө энэ нэг хамрны нүхнээс нөгөө хамраараа гаргадаг ч гэдэм үү тий. Энийг ер нь хугацааны хувьд хэдийн хугацаанд бас хийх нь зүгээр идэм бэ. Заримдаа бол бас ихтүүлээд нэлийн ингээд ойрхон угааснаар сая та хэлж штэ ингээ хамраа бүр хуйраашилтай болгоод нөгөө эмзэг байдлыг нэмэгдүүлчлээ гэж юм. Тэгэхээр яг энэ нөгөө угаалгах цэвэрлэгийг бол давтамжийн хувьд цаг хугацааны хувьд бас хэдийн хугацаанд угаах нь их зүв байд юм бол тохиромжтой байдаг юм бол. Өдөртөө ер нь бол 1-2 удаа. Зөв. 2-7 хоногоос сарын хугацаанд ч юм уу. Тухайн байдлаас хамаарч дугаж болно. Хоёр тал тэр нь эмчээ илүү тодруулбал тэр яг уусмалтай цэвэрлэгийг 7 хоногт нэг гэсэн үг үү? Үгүй өдөр болгон. Өдөр болгон. Өдөрт 1-2 удаа. За. Нийт нэг 2-7 хоногийн хугацаанд. За. Хэрэглээд зүгээр шүү дээ. Зүгээр үү тий? Зөв. За тэгвэл бас хамар чих хамар хоолой гэж ярьдаг тийм бид гурлаа энэ эрхтнүүд ингээ холбоотой байдаг гэл ингээл мэддэг штэ. Тэгэхээр ер нь бас чихээ ингээд бас хүмүүс айгүй их ухдаг. Тэрнээсээ болоод бас нөгөө чихээ гимтээдэг ийм асуудлууд бас байдгүй. Ер нь бас чихтэй холбоотой түгээмэл гарч байгаа тань дээр ирж байгаа өвчтнүүд ямар одоо завьртай өвчтнүүд илэнхтэй ирж байгаа вэ? Тий. Яг нөгөө чих хамар хоолой эмч нар чинь ер нь бол хүний бас 5 мэдрэхүү эрхтнээр л ер нь харилцдаг. Маш эмзэг эрхтнүүд гэсэн үг. Амтлах, үнэрлэг, сонсох тий. Тэгэхээр энэ эрхтнүүд маань өөрсдөө их эмзэг байдаг. Хүмүүс хамаагүй одоо зарим хүмүүс чих авах хоббитой ингээл янз бүрийн зүйлээр төлхөөрээр ч юм уу эсвэл төмрөөр ч юм уу шидсэнсний мотор ч юм уу ухаад гимтэйх тохиолдлууд байдаг. Чихээ цэвэрлж болно. Тэгж яах одоо тийм зүйлсээр цэвэрлэхгүй байх болгоомжтой цэвэрлж болно. Тэгээд ер нь чих хамар хоолойн практик чихний талаас гэх юм бол бас өрөвслүүд айгүйх байдаг. Энгэрийг цоорхоо өрөвсөлтэй. Тэгээд нөгөө анид төрхээр хүүхдүүд маань чих өвддөг. Амар нь өвддөг. Бас чих нь бас өвддөг. Чихний дээлдэг. Цоордог, болго гардаг тохиолдлууд байна. Тэгээд эмчилгээгээ зөв хийхгүй одоо юу юм бэ? Тохиромжтой эмчилгээг тохиромжтой үед нь хийхээгүй тохиол ангирыг айсан цоордог. Цаашдаа энэ цоорхоо маань цоорх хэврээ үлддэг. Хүүхдийн маань сонсгол, гооны маань сонсгол буурдаг. Архаг хэлбэр шилждэг. За тэгээд нөгөө эхийн үедээ нөгөө дамжуулт хэлбэрээр буурч исэн бас үлдээ олимог хэлбэрт ордог. Сонсгол бүрийн сэрэх боломжгүй болдог ч. Тэгээд мэдээж давхар бас нөгөө чих чинь тэнцвэрийн эрхтэн. Тэнцвэрийн эрхтэн бас чихэнд байрладаг. Тэнцвэр алдалтууд бас төгөмөлдөг. Тийм байна. Чихний тэнцвэр алдагдах гэд би бас сонсч ирсэн юм байна. Тэгээд ингээд гуйваад идэг, толгойн нэргээд идэг.
яг ингээ газар говьж байгаа юм шиг байдаг гэд те. Энэ бас их түгээмэл байгаа даа юм чи. Тий. Тэнцвэр алдалт маань ер нь бол маш олон шалтгаантай. Тэрний нэг шалтгааны нэг нь энэ дотор чихний гаралтай тэнцвэр алдалтууд байдаг. Миний бас нэг одоо тохиолдол гэх юм уу бас нэг таньдаг хүн ингээл байнгын чихээ ухдаг. Ерөөсө чихээ ингээд тухгүй болвол ингээд маш их хэр захтнаад идэг. Тэгээд тэрийгээ ингээд өрөвсүүлээд бүр ингээд булаг гэж ярьдаг штэ гожоод бүр ингээд үнэхээр хэцүү байдалтай бас байдаг бас нэг хүн байна л да. Тэгэхээр энэ үед бас ер нь бас л эмчэд хандах хэрэгтэй байх тийм үү? Тий, эмчэд хандаад тохиромжтой эмчилгээ зөвлөгөөд одоо авахгүй болвол тогтмол одоо байн гадны чихний сувгаа гинтээснээр магадгүй тэр сувг одоо сорилж аваад нарийсах юм уу? Нарийснараа цаана одоо байн хөлөх хөрөмтлөгддөг болдог. Тэгээ сонсгол моддаг ч юм уу, өвддөг ч юм уу. Ийм асуудлууд үүсч болцсохгүй ч зүгээр эрт үедээр нь хэмжиж танцад нэг үзүүлж хэвчээд байна. Тэр хөлөх хөрөмтлөгддөг гэдэг нь бүр нэлийн их томороо хөрөмтлөгдөх боломжтой гэсэн үг байна тий. Сонсгол нь хүртэл нөлөөлдөг байх нь тийм үү? Тий, яг нөгөө байн говхаад ингээд нөгөө байгаад тахаар өргөсүүлээд хатахаар сорвжоод нөгөө сувг маань нарийсчдаг байхгүй. За. Тийм гадны чихний сувг нарийсчаар тэрүүгээр дууд амжилт алдагдана. Нөгөө хөлөх маань өөрөө эрүүний үеийн хөдөлгөөнөөр хэмжээ ажиллахад ингээд наашаа гарч ирэх зохицуулгатай байдаг болвол нарийн сувгаар тэр нь гарч ирж чадахгүй болдог ч юм уу. Тиймэрхүү асуудлууд байдаг тийм. Бид тэгвэл ер нь чихээ хэдийн хугацаанд зөв одоо цэвэрлэх ёстой гэдгийг өөрсдөө цэвэрлэх нь зөв байд юм уу? Эсвэл заавал одоо эмчдэр очиж цэвэрлүүлдэг гэдэг ч хүмүүс бас мэрсэр байдгийн билээ. Тэгэхээр та энэ дээр бас ямар зөвлөгөө үзэгчдтэй өгөх вэ? Яг хэдийн хугацаанд заавал цэвэрлэх ёстой гэсэн хугацаа бол байхгүй. Гэхдээ зарим хүмүүст бол их хөлөх хийх үүсдэг, нойд хөлөх хийх үүсдэг. Тэгээ тэр нь ингээ бүглөөс болоод идэг. Тэрийг өөрөө авч чадахгүй. Тэгээ заавал ч эмчтэр очиж цэвэрлүүлдэг хүмүүс бас байдаг. Гэтэ дийлэх хүмүүст бол ер нь бол заавал цэвэрлээрээ, заавал тэрийг ухаарай гэсэн юм байхгүй. Цэвэрлэхгүй байсан ч болно тийм. Хэрвээ цэвэрлж чадахгүй бол хамаагүй одоо хож байгаа бас гэмтээгээд идэх учраас тийм. Хэрвээ дүүрээд, бөглөөс үсээд идэх бол жилдээ нэг очоод цэвэрлүүлээд эмчтэр очоод үзүүлээд зөвлөгөө аваад цэвэрлүүлээд болдог тийм. Тэгэхээр яг тэдний хугацаа байхгүй байх нь бас өдөр болгон цэвэрлээд авах шаардлагагүй байх нь хүний одоо амьдралын явцад хөдөлгөөний явцад өөрөө бас ингээд унахч гэдэг юм уу те иймэрхүү бас зүйл байдаг байх нь штэ. Хүүхдүүдийн хувьд бас жоохон энэ одоо цэвэрлэгээн дээр ээж аавууд нь гимтээгээд ч юм уу эсвэл өөрсдөө чихээ ухаад эсвэл чихэндээ ямар нэгэн юм оруулдаг ч гэдэг юм уу те хамар амлуугаа юм оруулдаг. Иймэрхүү тохиолдлоос та бас дурдвал ямар зонхлон тохиолдож байгаа асуудлууд гарч байгаа л. Яг нөгөө хүүхдийн чихийг цэвэрлж ийн гэж сувгийн гимтээгээ сувгтай хатиг өсчдөг л дээ сувг ярьдаг. Тэгээд тэр маань бас хүүхд нэлээд зовиртой өвддөг, хавддаг юм асуудлууд үүсдэг. Тэгэхээр ер нь их зовирлохгүй болвол эсвэл чихийн дотор чихийн дунд чихийг үзэх шаардлагагүй болвол хүүхдэн цоос хэрэглэн зүгээр зовиргүй байгаа бол заавал тэрийг нь аваад цэвэрлэх гэдэг хэрэггүй. Мэдээж чанаа түрээд чих нь өвдөөд чих рүүгээ заагаад уйлаад өвдөд байнагдаа бол тэрийг аваад цэвэрлээ цаана юу болж байгааг хараад харах боломжтой. Тэрийг бол байнга цэвэрлэх шаардлагагүй. Ягаад тэгэхээр хүүхдийн сувг маань маш нарийн байдаг. Жижиг байдаг. Тэгээ аавч нар маань цэвэрлэх гэж нэг жаад бас өөрсүүлдэг тохиолдлууд байгаа. Тийм учраас яг зүгээр зовирг бол зүгээр байж ихтэй. Байж ихтэй гэж үү тийм. Тэглэгээ хоёрч нар манаас яг ийм хоббитой бас ээж нар байдаг шүү тийм. Нөхрийнхөө хүүхдийнхээ чихийг бүр ухах юм хоббитой байнгын ухаж идэг бас хүмүүсээс байдаг шүү. Болохгүй байх нь шүү манайхаа. За тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэн танд маш их баярлалаа. Чих хоолой мэс заслын эмч төгөлдөр байлаа. Тэгээд танд магадгүй миний асуугаагүй хэлмээрсэн иргэдтэй бас үзэгчдтэй бас анхааруулж хэлмээрсэн зүйлс байвал хэлж болно. За төрөлхтөөр орж оролцуулсан баярлалаа. За тэгээд бүхэнд нь эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье та. За баярлалаа. За баярлалаа.